За сайн байцгаана та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр Монгол улсынхаа төв талбай, Сүхбаатарын талбай дээр ирж энэ бурхны авралын сайн мэдээг ярих гэж зогсож байгаа. Баяртай байна. Тэгээ өнөөдөр энэ авралын сайн мэдээг энэ дэлхий дээр 8 тэрбум хүн хүлээж аваасаа гэж бурхан хүсдэг юм аа. Сайн байна хаа. Бурхны авралын сайн мэдээг сонсгоо. Тийм энэ дэлхий дээр байгаа бүхий л хүнд энэ амьд байхад нь бурхны авралын сайн мэдээ үнэхээр хүн болгонд тэр яаралтай тусламж шиг хэрэгтэй байгаа юм аа. Тийм ээ. Энэ дэлхийд байгаа бүхий л хүмүүс аврагдаасаа гэж бурхан хүсэж байгаа. Тийм учраас би өнөөдөр өөрт хүлээж авсан зүйлс энэ дэлхий дээр байгаа тэр Монгол ахын дүүс минь хүлээж аваасаа гэж маш их хүсэж байна. Сайн байцгаана уу Монгол ахын дүүс минь ээ. Та бүхэндээ өдрийн мэндийг хүргье. Авралын сайн мэдээ сонсоорой. Танд зориулсан сайн мэдээ надад байна. Монгол ахын дүүс минь авралын сайн мэдээ хүнийг өөрийнхөө дүр төрхийн дагуу бүтээсэн бурхны авралын сайн мэдээг энд ярьж байна. Та бүхэн минь хүлээн аван сонсцоогоорой. За та нар минь сонсож байгаарай. Танд зориулсан сайн мэдээ. Бүхний ихэнд бурхан байжээ. Бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, бурхны дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ. Ариун Библиэс. Тэр бол бүтээгч бурхан юм аа. Бурхан хүнийг бүтээсэн ба бурхан хүн хоёрын хооронд хайрын нандин харилцаа байжээ. Гмийн улмаас хүн бурхнаас холдсон. Бүгд нүгэл үйлдсэн тул бурхны алдар сууд хүрдэггүй. Ариун Библиэс. Хүн бурханд хүрэхийн тулд олон арга замыг эрэлхийлэн иржээ. Гүн ухаан, мэдлэг ойлгох, сүсэг бичрэл, сайн үйлс хийж, буян хураах, бясалгах гэх мэт олон арга замаар хүрнэ гэж найдсаар байлаа. Гэвч энэ боломжгүй байсан. Харин бурхан хүү Есүс Христ хүүгээ илгээснээр энэ асуудлыг шийдэж өгсөн юм а. Нүглийн хүс бол үхэл. Харин бурханы бэлэг бол бидний эзэн Есүс Христ доторх тэр мөнх мөн. Ариун Библиэс. Христийн загалмаа ба үхэл амьдлт болон хүн төрлөختөн болон бурхны хоорондох гмийн асуудлыг нэг мөр шийдэж өгсөн бөгөөд бурхан хүнд мөнх амийг бэлэг болгоо өгсөн юм а. Христ итгэлээр л аврагдана. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан да. Цорын ганц хүүгээ өгсөн тул хүүд нь итгэдэг бүхэн мөхгүй. Харин мөнх амьтай байх болно. Ариун Библиэс. Харин өөрийг нь хүлээн авсан болгоно. Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст бурхны хүүгт болох эрхийг тэр өгвөө. Ариун Библиэс. Бид итгэлээрээ Есүс Христийг хүлээн авдаг. Тэр таны амьдралд орохыг хүсэж зүрх сэтгэлийн тань хаалгыг догшиж байна. Та энгийн нэгэн залбирлаар яг одоо Есүсийг зүрх сэтгэлдээ оруулж бурхны хайрын нандин харилцаагаа эхлүүлэх боломжтой юм а. Та яг одоо залбирж Есүсийг хүлээн авч болно. Бурхныг зүрх сэтгэлдээ урах залбирал гэж байдаг юм а. Залбирал гэдэг нь бурхантай ярихыг хэлдэг. Та чин сэтгэлээсээ дараах маягаар залбирж болно. Есүсийг зүрх сэтгэлдээ хүлээж авах хүмүүс байна уу? Монгол ахын дүүс минь бурхны авралын сайн мэдээг ярьж байна. Та бүхэн минь сонсоорой. Сайн байцгаана миний хоёр дөө. Ахын энэ танд зориулсан сайн мэдээ гэдэг бурхны авралын сайн мэдээг ярьж байна. Миний хоёр дөө сонсоорой. Ахын эхнээс нь та хоёртоо уншиж өгье. За энд юу гэж байгаа гэвэл бүхний ихэнд бурхан байжээ. Бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, бурхны дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ. Ариун Библиэс. Тэр бол бүтээгч бурхан юм а. Бурхан хүнийг бүтээсэн ба бурхан хүн хоёрын хооронд хайрын нандин харилцаа байжээ. Гмийн улмаас хүн бурхнаас холдсон. Бүгд нүгэл үйлдсэн тул бурхны алдар сууд хүрдэггүй. Ариун Библиэс. Хүн бурханд хүрэхийн тулд олон арга замыг эрэлхийлэн иржээ. Гүн ухаан, мэдлэг ойлгох, сүсэг бичрэл, сайн үйлс хийж, буян хураах, бясалгах гэх мэт олон аргаар хүрнэ гэж найдсаар байлаа. Гэвч энэ боломжгүй байсан. Харин бурхан хүү Есүс Христ хүүгээ илгээснээр энэ асуудлыг шийдэж өгсөн. Нүглийн хөлс бол үхэл. Харин бурхны бэлэг бол бидний эзэн Есүс Христ доторх мөнх мөн. Ариун Библиэс. Христийн загалмаа ба үхэл амьдлт нь хүн төрлөختөн болон бурхны хоорондох гмийн асуудлыг нэг мөр шийдэж өгсөн бөгөөд бурхан хүнд мөнх амийг бэлэг болгоо өгсөн юм а. Христ итгэлээр л аврагдана. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан да. Цорын ганц хүүгээ өгсөн тул хүүд нь итгэдэг бүхэн мөхгүй. Харин мөнх амьтай байх болно. Ариун Библиэс. Харин өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст бурхны хүүгт болох эрхийг тэр өгвөө. Ариун Библиэс. Бид итгэлээрээ Есүс Христийг зүрх сэтгэлдээ хүлээн авдаг. Тэр таны амьдралд орохыг хүсэж байна. Зүрх сэтгэлийн тань үүд хаалгыг тогшиж байна. Та энгийн нэгэн залбирлаар яг одоо Есүсийг зүрх сэтгэлдээ оруулж бурхантай хайрын нандин харилцаагаа эхлүүлэх боломжтой юм а. Яг одоо залбирч Есүсийг миний хоёр дүү хүлээн авч болно. Бурхныг зүрх сэтгэлдээ өргөх гэж залбирал гэж байдаг. Залбирал гэдэг нь бурхантай ярихыг хэлдэг юм а. Тэгэхээр миний хоёр дүү бурхныг бас хүлээж авах үгүй нь бас сонголтыг бүх энэ дэлхийд байгаа хүмүүст бурхан өгсөн юм а. Тийм учраас бурхан бол тэр шашин биш. Бурхан бол тэр мод хад чулуу биш. Бурхан бол
тэр өөрөө бүтээгч бурхан юм а. Бурхныг шашны энэ зан үйлүүдтэй ламбо, йог, бясалгал тэр бүхий л энэ шашинлэг зүйлстэй холбож бүү ойлгосоо гэж бурхан хүсдэг юм а. Тийм учраас ах нь өнөөдөр энэ авралын сайн мэдээг яриа зогсож байгаадаа баяртай байна. Тийм учраас тэр хүний гараар бүтээгдсэн үнэхээр тэр алтаар бүрсэн нүд нь харахгүй, чихэн сонсохгүй, дотор нь амин амьсгал байхгүй. Хичнээн тэр энэ дэлхийд дэрх бүх мөнгөөр тэр уралж бүтээсэн тэр хиймэл шүтэнүүд бурхан биш юм а. Тийм учраас бурхантай энэ зэрхэх бурхан гэж энэ дэлхий дээр байхгүй маа. Тэр бурхан бол өөрөө тэр цор ганц амьд бурхан юм а. Тийм учраас бурхан өөрийнхөө дүр төрхийн дагуу бүтээгдсэн бүх хүмүүсийг аврахын тулд өөрийнхөө цорын ганц хүүг энэ дэлхий рүү илгээсэн юм а. Эр хүнтэй унтаж үзээгүй онгон эмэгтэйд тэр өөрөө бүтээгч учраас бүтээж тэр хевлийгээр нь төрүүлсэн хүн Есүс Христ хүн байгаа зогсоогүй. Энэ дэлхий дээр бүхий л хүн төрлөختний тэр гим нүглийн тасарсан харилцааг сэргээхийн тулд амиа өгөөд өгсөн боловч 3 хоногийн дараа дахин амилсан юм а. Тиймээс энэ дэлхий дээр бид нар хичнээн нэр алдартай, эд баялагтай, үнэтэй байр савнд амьдарч, албан тушаал хичнээн энэ дэлхийн тэр бумтан байлаач энэ бурхны авралын сайн мэдээ бол биднийг амьд байх хугацаанд мань боломжтой юм а. Хэрвээ би үхэхэд бурхны авралын сайн мэдээ хүлээж аваагүй бол энэ дэлхий дээр хамгийн том хохирол бол энэ юм а. Тийм учраас энэ дэлхий дээр би биенийг амьд байх хугацаанд бурхны энэ үгийг тэр Библи гэж байгаа. Библи бол бурхны үг. Тэр бурхны үгийг энэ амьдралдаа хэрэгжүүлж амьдрах юм бол бурхны тэр төлөвлөгөөг ойлгож мэдээ зогсохгүй. Бурхны тэр хайрыг бусдад дамжуулах юм а. Тийм учраас бурхны таньж мэдгүй хүмүүст өөрт хүлээж авсан зүйлсээ миний хоёр дүү дамжуулан яриарай. Ээж, ах トゥ хамаатан сад, найз нөхөд гэд энэ дэлхийд байгаа бүхий л хүмүүст энэ бурхны авралын сайн мэдээ өнөөдөр яг тэр яаралтай 103 дуудлага шиг хэрэгтэй байсаар байгаа маа. Тэр энэ дэлхий дээр өөрөө ирсэн тэр бурхны үнэхээр тэр үн цэнтэй хүү Есүс Христ бол үхлээс амилсан юм а. Тийм учраас миний хоёр дүү энэ дэлхийд байгаа бүхий л Монгол ахан дүүс маань бас өөр хилтэй үндэстэн тэр хүн гэдэг нэршлэр явж байгаа. Тэр 8 тэрбум хүнд бурхны авралын сайн мэдээ өнөөдөр ч ирээдүйн бүхий л цаг хугацаанд тэр энэ авралын сайн мэдээ хэрэгтэй байсаар байх болно гэж ах нь үнэхээр хүсэж байгаамаа. Тийм учраас өөртөө хүлээж авсан болгоно энэ бурхны сайн мэдээг дамжуулан яриасаа гэж үнэхээр та хоёр минь ч гэсэн сонсож байгаараа найз нөхдөд дамжуулж яриасаа. Тийм учраас ах нь энэ Монгол ахан дүүс маань өнөөдөр энэ лам бөөгөөс биш, йог бясалгаас биш, мөнгөнд биш, нэр алдардаа биш, албан тушаалдаа биш. Өнөөдөр энэ бурхны энэ авралын сайн мэдээг хүлээж авч бие биенийг уучиж, хайрлаж, өрөвдөж бурхны хайрын болзолгүй хайрлаасаа гэж хүсэж байна. Бурхан бол юутайч сүрлэгшгүй, тэр бол эхлэл ба төгсгөл, тэр бол цор ганц бурхан юм а. Бурхан энэ дэлхий дээрх тэр үнэхэр хулгаач, янхан, дээрэмчин, алуурчин энэ дэлхий дээрх хүний нүдэнд хардаж үнэхээр тэр чихэн сонсогддог, хүний үнэхээр тэр ад үздэг тэр гим нүгэлтнүүдийн төлөө өөрийнхөө цорын ганц хүүг илгээсэн юм а. Үнэхээр энэ дэлхий дээр бүхий л хүн төрлөخت нь бурхны тэр авралын сайн мэдээ одоо ч үнэхээр ирээдүйн бүхий цаг хугацаанд энэ сайн мэдээг яригцсаар байх болно гэдэгт ах нь үнэхээр итгэж байгаа юм а. Тийм учраас Христ итгэл бол шашинтай энэ тэнцэх зүйл биш. Харин тэр шашин гэдэг зүйлс бол хүнийг тэр үхлийн зам руу дагуулдаг тэр үнэхээр зан үйлүүд бол хүнд хэрэггүй юм а. Харин бурхны энэ авралын зам болох үнэн амьд зам болсон Есүс Христийн авралын сайн мэдээг Есүс Христийг зүрх сэтгэлийнхаа үд хаалгаар оруулж аврагчаа болгох юм бол энэ дэлхий дээрээс махан бие орхиод явах та. Бид нар үнэхээр тэр баяр хөөртэйгээр болон тэр талархалтайгаар хаашаа явж байгааг мэдж байгаа учраас бурхан руугаа очих тэр хамгийн үнцэнтэй тэр авралын сайн мэдээ бол тэр хүүгээр нь дамжин очих юм байна гэдгийг бид нар ойлгож авах хэрэгтэй юм а. Тийм ээ. Энэ дэлхий дээр бид нар энэ авралын сайн мэдээг бие биендээ дамжуулан ярьсаар байх болноо гэж ах нь бас үнэхээр хоёртоо бас хүсэж байна. Тэгээ миний хоёр дүү бас ажил хөдөлмөр гэр бүлүүд нь сайн сайхныг хүсье. Хүмүүсээ танд зориулсан сайн мэдээ байна. Монгол ахан дүүс минь бурхны авралын сайн мэдээг сонсоорой. Бурхан бол хүнийг өөрийнхөө дүр төрхийн дагуу бүтээсэн бөгөөд бурхан хүн хоёрын хоорондох нь хайрын нандин харилцааг сэргээхийн тулд өөрийнхөө хүүг илгээсэн юм а. Танд зориулсан сайн мэдээ ярьж байна ахан дүүсээ. Танд зориулсан сайн мэдээ ярьж байна. Та нар минь сонсоорой. Монгол ахан дүүс минь бид нар бие бинийгээ өрөвдөж уучлж хайрлж тэр бурхны үнэн зам болох ам болох тэр хүүгийн зүрх сэтгэлдээ хүлээж авч бурхны үгийг хэрэгжүүлж амьдраасаа гэж бурхан хүсдэг юм а. Тийм учраас энэ үнгүүгээр болон үн цэнтэйгээр энэ золиос амиар өгөгдсөн бурхны хүүгийн үхэл амьдлалтаар дамжуулах энэ сайн мэдээг өнөөдөр бас та бүхэндээ ярьж байгаадаа маш их баяртай байна. Тийм учраас энэ сайн мэдээг сонсоорой ахан дүүс минь ээ.
танд зориулсан сайн мэдээг ярьж байна. Ахан дүүс минь ээ. Монгол ахан дүүс минь Бурхны авралын сайн мэдээг сонсоорой. Бурхны авралын сайн мэдээ бол үнгүй юм аа. Тэр бол дэлхий дээрх цорын ганц үнэхээр амьд бурхан юм аа. Бурхантай зэрэгцэх бурхан байхгүй. Тийм ээ. Бүх алдар магтаал нь бурханд байх болтугай. Бурхан бол бүтээгч. Бурхан бол өөрийгөө юутай ч тэр зүйрлэхгүй тэр цор ганц амьд бурхан юм аа. Шинжлэх ухаанч бурханыг нотолж үнэхээр барахгүй юм аа. Тийм учраас энэ дэлхий дээр нүдэнд харагдаж гарт баригдаж байгаа зүйлсийг шинжлэх ухаан тэрийг нотолж баримтжуулдаг бол бурхан бол өөрөө хүнийг бүтээсэн үнэхээр цорын ганц тэр бүтээгч бурхан юм аа. Тийм учраас энэ бурхны авралын сайн мэдээг Монгол ахан дүүс минь сонсоорой. Сайн мэдээ сонсоорой ахан дүүс минь ээ. Танд зориулсан сайн мэдээ ярьж байна. Бурхны авралын сайн мэдээг сонсоорой. Танд зориулсан сайн мэдээ ярьж байна. Бурхны энэ авралын сайн мэдээг сонсоорой. Монгол ахан дүүс минь бид нар энэ бурхны авралын сайн мэдээг Есүс Христ хүүг нь хүлээж авч байж бурхантай харилцаа сэргснээр үнэхээр тэр зам болох, үнэн ам болох тэр хүүгийнх нь авралаар дамжуулан бид нар бие биенийг өрөвдөж уучлж тэр хайрлаж үнэхээр тэр бурхны үгийг хэрэгжүүлж шашиндаг зан үйлсээс салж бурхны тэр үгийн дагуу бурхны энэ дэлхий рүү илгээгдсэн тэр төлөвлөгөөний дагуу амьдрах юм аа. Тийм учраас бид нар бурхны энэ авралын сайн мэдээг үнэхээр сонсох ёстой юм аа. Энэ бол үнэхээр үн цэнтэй бөгөөд бурхны авралын энэ сайн мэдээг та бүхэн сонсоорой. Монгол ахан дүүс минь ээ. Танд зориулсан сайн мэдээ ярьж байна. Та бүхэн минь сонсоорой. Энэ бол мөнгнөөс биш, энэ бол эд баялгаас биш, энэ бол нэр алдраас биш. Энэ бол бурхны өөрийнх нь тэр авралын төлөвлөгөө юм аа. Монгол ахан дүүс минь. За та бүхэндээ зориулаад өнөөдөр нэг магтан дуудуулъя. Тэгээд зүрх сэтгэлийг минь танэсэн алдар магтаалыг авах зөх ёстой. Амьд бурхан мэ бурхан таныг юугаарч орлохгүй. Бурхан бол эхлэл ба төгсгөл. Амьд бурхны хүү Есүс Христ хүн төрлөختний цорганц аврагч юм. Тиймээс ах дүүс минь бурхны хүү Есүсийг хүлээж аваарай. За баярлалаа та бүхэндээ талархъя. Монгол ахан дүүс минь бурхны авралын сайн мэдээ сонсоорой. Бага бүхний минь утга учир бүх зүйлийн минь эзэн бурхантай. Бага бүхний минь утга учир бүх зүйлийн минь эзэн бурхантай. Мөнхийн тантай хамт байна гэхээр ямар их доглон вэ. Дэдийн дэд эзэн таныга малдаршуулцгаая. Алдар магтаалыг авах зохистой. Адонэ, Дэшада, Явэ, амьд бурхан эзэн минь та Монголд алдаршаач. Та энэ дэлхийд алдаршаач. Таныг мэдэхгүй, таныг таньж мэдэхгүй бүхий л хүн төрлөختөн таны хүү Есүсийг аврагчаа болгож хүлээж авах болтугай гэж чин зүрх сэтгэлээсээ хүсэж байна. Алдар магтаалыг авах зохистой агуу бурхандаа талархъя. Бүх алдрыг танд өргөж Есүс Христийн нэрээр бас бүх Монгол ахан дүүсээ өрөөж байна. Бас энэ дэлхийд байгаа бүхий л тэр үн цэнтэй тэр бүтээлүүд нь энэ бурхны авралын сайн мэдээг хүлээж аваасаа гэж хүсэж байна. За танд талархъя тийм ээ. Үнэхээр өнөөдөр энэ авралын сайн мэдээ бол үнэхээр үн цэнтэй бөгөөд тэр бурхны хүний тэр харилцааг тэр гим нүглийн тасарсан харилцаанаас сэргээж байгаа цорын ганц авралын сайн мэдээ юм аа. Монгол ахан дүүс минь бурхны авралын сайн мэдээ сонсоорой. Та бүхэнд бурхан маш их хайртай. Бурхан бол үнэхээр тэр юутайч сүршгүй тэр цор ганц амьд бурхан юм аа. Тийм учраас Монгол ахан дүүс минь бурхны авралын сайн мэдээг зүрх сэтгэлдээ Есүс Христ хүүг нь хүлээж аваарай. Бүх алдар магтаал нь бурханд байх болтугай. За та бүхэндээ энэ өдрийг мэндийг хүргэе. Бас бүх хүмүүст бурхан маш их хайртай шүү. За өнөөдрийн энэ талбай дээр ирсэн авралын сайн мэдээг энэ хүргээд өндөрлөе.